Энэхүү видеоноос сервисмен аппликейшнд ажлын хүсэлт үүсгэх заавартай танилцаарай. Хэрэглэгч та хийлгэх ажил эсвэл шийдвэрлэх асуудал гарсан үедээ энэмх гэсэн цэнхэр товтлуур дээр дарж хүсэлтээ шинээр үүсгээрэй. Эхлээд авах үйлчилгээнийхээ ангиллыг сонгоно. Жишээ нь одотор засал чимэглэл хэсгээс обой наах үйлчилгээг сонгож болно. Ингэснээр тухайн чиглэлийн бүх маструудад автомат хүсэлт шууд очих болно. Дараа нь хувь хүн эсвэл байгууллага гэдгээ сонгоод гарсан асуудлаа дэлгэрэнгүй бичээрэй. Таны утасны дугаар автоматар харагдах бөгөөд сольж өөрчилж бас болно. Үүний дараа хаягийн жагсаалтанд нэмэх хэсэгт дарж байршлаа сонгох эсвэл гараар бичиж оруулна. Мөн хийгдэх ажлынхаа зургийг заавал оруулаарай. Зургийг оруулснаар гүйцэтгэгч ажилтнанд ажлын захиалга илүү бодиттой, ойлгомжтой болох юм. Ингээд үргэлжлүүлэх товчийг дарж ажил хийлгэх он, сар, өдөр, цагаа тохируулснаар таны захиалга амжилттай үүснэ. Таны хүсэлт инээлттэй ажлууд цэсэнд нийтлэгдэх доор захиалгууд цэсээс идэвхтэй байгаа ажлын явцаа хянаж захиалга дээрээ даран газрын зураг дээр харах боломжтой. Харин дууссан цэснээс өмнөх захиалгуудынхаа түүхийг нэгдсэн байдлаар хараарай. Одоо үйлчилгээ үзүүлэгч буюу сервисмен захиалгыг хэрхэн хүлээн авахыг харъя. Хэрэглэгч захиалга өгөх мөчид үйлчилгээ үзүүлэгчийн утсанд шинэ захиалгын тухай мэдэгдэл шууд очино. Сервисмен ап руугаа орж хэрэглэгчийн байршил болон хийгдэх ажлын мэдээлэлтэй танилцаад ажлын захиалгыг гүйцэтгэх бол тодорхой тайлбар бичээд хүсэлт хийлгээн хэрэглэгчээс зөвшөөрсөн тохиолдолд ажил эхлэх мэдэгдэл ирнэ. Та эхлүүлэх гэсэн товчийг дарснаар ажил эхэлнэ. Захиалга батгайчны дараа хэрэглэгчийн байршил руу саадгүй очиж үйлчилгээгээ үзүүлнэ. Ажил бүрэн дууссаны дараа төлбөр тооцоогоо өөр хоорондоо тохиролцсны дагуу хүлээн авч хэрэглэгч нь сервисмент үнэлгээ өгч сэтгэгдлээ үлдээж зураг хавсгаснаар захиалга амжилттай хаагдана. Манай аппликейшны гол чиглэл бол хэрэглэгчийн зар болон ажлын мэдээллийг нэгтгэн бүрдүүлж ухаалгаар стандартчилж ангилаад үйлчилгээ үзүүлэгчид шууд гүйцэтгэхэд бэлэн мэдээлэл болгон хувиргах юм.